Яг одоо Монголд байгаа Японд суралцах, зайлшгүй эсвэл Японд ажиллах сонирхолтой хүмүүс байх юм бол энэ бичлэгийг дуустал үзээсэй гэж хүсэж байна. За миний хувьд гэх юм бол Японд ирээд 5-6 жил болж байна. Энэ хугацаанд Японы улсын сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. За мөн дээрээс нь Японы технологийн компанид technical sales буюу одоо Gijitsu Eigo гэдэг ажил хийдэг. За мөн дээрээс нь хуваараа Японы одоо их сургуулийн багш нартай хамтраад одоо монголчуудад илүү сайн боловсрол эзэмшүүлье гэсэн зорилгоор онлайн сургалт мөн ажиллаулдаг. Миний өөрийн зүгээс энэ бүхнийг одоо чадсан хамгийн гол шалтгаан маань Японы хэлээ эхний 20 жилээ маш сайн сурсан явдал гэж боддгоо. Тэгэхээр Японд ирж байгаа ихэнх монголчууд 2 жилийн хугацаанд эхлээд Японы хэлний сургуульд ороод Японы хэл суралцдаг. Тухайн 2 жил Японы хэл сурах сургууль ямар сургуульд орох уу? За Японы хэлээ хэрхэн одоо сайн эзэмших вэ гэдгээс шалтгаалаад тухайн хүний ирээдүйн одоо Японд карьер шийдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр гэх юм бол сайн Японы хэлний сургуульд орох нь маш чухал. За хоёрдугаар гэх юм бол тухайн сургуулийн одоо байршил амьдрах одоо орчин гэдэг бол маш чухал. За маш сайн сургуульд орсон ч гэсэн за тухайн амьдарч байгаа орчин өртөө өндөртэй байрны түрээс төлбөр өндөртэй байх юм бол энэ эргээд одоо хичээлдээ төвлөрч чадахгүй ажил маш их одоо цагийн ажил хийх шаардлага үүсдэг. За ихэнх монголчууд бол сургуулийн төлбөрөө төлөөд тэгээ энд 1 жилээр нь төлөөд зайлшгүй 6 сараар нь төлөөд тэгээд одоо Японд ирснийхээ дараа үлдсэн одоо дарж 2 дахь жилийнхээ төлбөрийг өөрсдөө ажиллаж амжиргааны зардлаа ажиллаж болдог. Тэгэхээр өртөө өндөртэй газар амьдрах юм бол эргээд одоо өөрийнхөө одоо амжиргааны зардлаа амжиргаагаа залгуулах, дээрээс нь сургалтын төлбөрөө төлөхийн тулд маш их ажиллах шаардлага үүсдэг. Тэгэнгүүт мэдээж одоо хичээл хийх цаг багасах учраас Японы хэл суралцах одоо тэр процесст сөрөг үр нөлөө үзүүлдэг. Тийм учраас хоёрдугаар гэх юм бол маш сайн одоо хямд өртөгтэй болж ивэл хямд өртөгтэй орчинд байдаг Японы хэлний сургуулийг сонгох нь маш чухал гэж миний хувьд бол бодсон. За би Японд ирээд эхний 3 жил бол Токиод амьдарсан. Тэгээд сүүлийн 3 жил орчим одоо Кагава гэдэг мужийн одоо Такамацу гэдэг хотод амьдарч байна. За Токио болон орон нутгийг харьцуулаад үзэх юм бол за орон нутагт бол мэдээж өртөг маш хямд байдаг. Байрны түрээс хэд за жишээлбэл одоо миний амьдарч байгаа хот Такамацу хот болон Токиод амьдарч байсан байрны түрээсийг харьцуулаад үзэх юм бол 30,000 yen, 40,000 yen-ийн зөрүүтэй байдаг. За сард ерөнхийдөө Ryugakusei буюу одоо гадаад оюутан 7 хоногт 28 цаг ажиллах тийм нормтой байдаг. Тэгэхээр 7 хоногт 28 цаг за цагийн ажил одоо ерөнхийдөө 1000-аас 1200 yen-ийн өртөгтэй цалинтай байдаг. Тэгэхээр сард 120,000-аас 130,000 yen-ийн одоо орлого олох боломжтой гэсэн үг. Тэгэхээр тэндээсээ 130,000 yen-ийн орлогоосоо за Токиод байх юм бол 60,000-аас 70,000, 80,000 төгрөгийн байрны түрээс төлөх шаардлага үүсдэг. За тэгэхээр миний хувьд бол Токиод ажиллаж байхдаа одоо олсон орлогынхоо цалингийнхаа ихэнх хувийг одоо байрны түрээс болон унаадаа зарлагдаад за тэгээд дээрэс нь сургалтын төлбөрөө төлнө. За тэгээд мэдээж одоо амжиргааны зардалтай идэж уугаад явхлаар мөнгө ерөөсө хүрэлцдэггүй байсан. Тэгэхээр яах вэ гэхээр 28 цагаа тавуулж ажиллахаас өөр аргагүй болдог. Ихэнх монголчууд угаасаа тэгж ажилдаг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг хязгаарлагдмал ялангуяа гадаадд суралцна гэдэг нь за жишээлбэл Японы хэлний сургуульд 2 жил одоо суралцлаа гэж бодоход суралцж явах тэр хугацаанд дараагийнхаа одоо ажиллах уу аль эсвэл одоо их сургуульд аль эсвэл магистраар хэлсэж орох уу гэдгийг шийдэх шаардлагатай байдаг. Тэгэхээр цаг маш богино учраас хичээлдээ төвлөрөнгөө хажуугаар нь ажил хийгээд явна гэдэг бол үнэхээр их хүндрэлтэй байдаг. Тэгэхээр эхний ээлжинд бол Японы хэлээр суралцахдаа орон нутагт байрлалтай. За мэдээж цэвэрхэн тодорхой хэмжээний хөгжилтэй тийм хотод очоод эхний ээлжинд Японы хэлээр маш сайн суралцчаад тэгээ Японы хэлээр суралцсныхаа дараа бол Токио том хот руу одоо ажилд ордог ч юм уу те. За эсвэл том хот руу сургууль суралцах гэсэн ийм одоо стратегтэй Японд суралцаасаа гэж хүсэж байгаа үүднээс мөн 20 дугаар гэх юм бол би өөрөө одоо ингээд 5 жил 6 жил Японд амьдарч явах хугацаанд өөртөө эргээд одоо дүгнэлт хийхэд хэрвээ би 3 жил Токиод амьдрахгүйгээр эхлээд шууд одоо энэ Такамацуд ирсэн байсан бол миний одоо яг одоогийн одоо 5 жилийн хугацаанд одоо Японд бий болгосон карьер маань хараа өөр төвшөнд байх
байсан ч байж магадгүй гэж боддог. Тийм учраас тэр чудгаараа Японд карьер хөөх хүсэлтэй тийм хүмүүст за яг энэ Такамацу хотод байрлалтай Японы хэлний сургуультай очиж уулзаад ингээд монгол хүмүүсийг танад монгол оюутнуудаа одоо танад Японы хэл суралцуулмаар байна. Танай нөхцөл хэрвээ, танай компани хэрвээ гэж маш сайн судалсны үндсэн дээр Японы магистр төв Монголд байдаг Япон багш маань удирдах явуулдаг маш найдвартай Японы хэлний сургуулийн төв. За тэгээд энд байдаг Hanabuki Business College гэдэг 3 байгууллага хамтраад Японд суралцах, Японд карьер хөөх сонирхолтой монголчууд одоо явах хамгийн амархан тэр замыг нээх гэж чадаад хичээж байна. Дараа жилийн 4 сард Японд ирэх сонирхолтой Японы Кагавамучийн Такамацу хотод хямд өртөгтэй газар Японы хэлний сургуульд суралцах тийм хүсэлтэй хүмүүсийг бүртгэж авч байна. За энэ Hanabuki Business College гэдэг нь одоо ямар сургууль юм бэ гэхээр үүсгэн байгуулагдаад одоо 39 жил болж байгаа. 2025 онд 40 жилийн хойно болно. За тэгээд Японд Тогшима мужи, Фукуяма мужи, за тэгээд Хирошима, Кагава гэсэн 4 мужид салбар сургуулиуд нь байдаг. Ерөнхийдөө одоо боловсролын том групп компани гэсэн үг. Тэгэхээр энэ сургуульд суралцсанаар мэдээж нэгдүгээрт Японы хэлээ маш сайн эзэмших боломж үүснэ. Хоёрдугаар гэх юм бол Токиотой харьцуулах юм бол 30,000-аас 40,000 йений бага байрны түрээс төлөөд тэгээд хичээлдээ төвлөрөөд суралцах боломжтой. За мөн дээрэс нь групп компаниас нь олгодог тэтгэлгүүд бас байдаг. За мөн хэрвээ магистраас суралцах сонирхолтой байх юм бол манай Японы магистр төвөөс сургалт аваад магистртаа бэлдэх. За аль эсвэл ажилд орох гэж байгаа бол тухайн групп компаниас таны одоо ажилд ороход шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлдэг ийм боломжийг олгож байгаа юм шүү. Тэгэхээр хэрвээ та Японд суралцах, за Японд ирээдүйн карьерээ хөөх төлөвлөгөөтэй байгаа. За аль эсвэл таны ойр дотны хүмүүс чинь Японд суралцах хүсэл сонирхолтой байх юм бол над руу холбогдоод сургуулийн талаарх мэдээлэл аваасай гэж хүсэж байна.